Сайн байна уу? За өнөөдөр би өөрийнхөө хайртай зохиолчийн номуудыг миний хувьд аль нь шилдэг байсан бэ гэдэг ранк хийж байгаа. За энэ бол мэдээж Орхон Памук байгаа. Яагаад Орхон Памукийг ерөнхийдөө миний хайртай зохиолчдын нэг. Тэгээд би зохиолууд бас унших маш дуртай учраас өөрийнхөө уншсан хэдийг миний хувьд аль нь шилдэг байсан гэдэг тийм ранк хийхэд болсон. За зохиолчийн хувьд гэх юм бол Орхон Памук маань турк зохиолч байгаа. Стамбулд төрсөн 1952 онд. Тэгээд 2006 онд Нобелийн утга зохиолын шагналыг авч исэн. Тэр шагналыг авахдаа болохоор хоёр соёл иргэншлийн шүтэн барилтлагыг шинэ соргоор илэрхийлж төрлөх хотынхоо амин сүнсийг дүрслэн харуулсныхын төлөө түүнд 2006 онд Нобелийн утга зохиолын шагналыг олгож ажээ. Literary territory equal to Dostoevsky's St. Petersburg, Joyce's Dublin or Proust's Paris. A very pleased Orhan Pamuk being thanked and congratulated in his native language, Turkish, by Professor Engdahl. За тэгээд ингэж төрлөх хотынхоо мөн чанарыг амин сүнсийг нь дүрслэн харуулсан гэж байгаа. Энэ бол бүр яалтчгүй Памукийн ямар зохиол тэр Памук өөрөө Турк улсынхаа тухай ялангуяа өөрийнхөө төрж өссөн Стамбул хотынхаа тухай бүр гайхалтай гоё уран яруу дүрсэлж харуулдаг. Тэр нь бол миний унших дуртай шалтгаануудын нэг байгаа. За тэгээд энэ хүн маань 22 наснаас анх зохиол бичиж эхэлсэн. Өөрийгөө анх болохоор архитектор болно гэж юу бодож исэн. Бас тэгээд өөрөө бас зургийн авьяастай, зурх дуртай байсан. Харин өөрийгөө нэгэнт зохиолж болохыг шийдээд 22 наснда болохоор анхныхаа романыг хэвлүүлж исэн. Тэр нь болохоор Зэвдэт Бэй болон түүний хөвгүүд гэдэг нэртэй. За тэр цагаас хойш өдий хүртэл Орхон Памук 11 роман хэвлүүлсэн байдаг. За тэгээд түүнээс гадна 5 уран зохиолын бус номыг бас хэвлүүлсэн байдаг. Энэ дундаас би нийтдээ өөрийнхөө уншиж үзсэн номуудыг тоолохоор болохоор 6 ширхэг романыг нь уншсан байлээ. За энд болохоор миний гарт 4 нь байна. 2-ыг нь болохоор яг номон хэлбэрээр надад байхгүй байгаа байна. За ингээд 6 роман нэг зохиолчоос 6 роман уншаад надад бүгдээрээ таалагдчихсан. Тэгээд тийм болохоор энэ зохиолч бол миний яалтчгүй хайртай зохиолчдын нэгд зүй ясаар ордог. Ингээд номнуудаа үнэлэх гэж байгаа. Тэгээд би яаж үнэлж байгаа вэ гэх юм бол ямар нэгэн шалгуур үзүүлэлт байхгүй, зүгээр надад уншигчийн хувьд төрсэн сэтгэл дээрээ үндэслээд миний хувьд аль нь шилдэг байсан бэ гэдгийг ер нь хийж байгаа гэсэн. Харагдаж байгаа энэ номын тараалал болохоор 1982 оноос 2021 он хүртэл гарсан ийм 11 ширхэг роман байгаа. За дээрээс би уншсан хэдийг ялгачи. За тэгэнгүүтээ уншсан хэд дотроо одоо аль нь надад илүү их сэтгэл төрүүлсэн, алийг нь ер нь хамгийн анх уншижсэн бэ гэдгээс эхлэе. За эхлээд болохоор би 2002 онд хэвлэгдэжсэн Цасыг уншижсэн. Цасыг болохоор та бүхний мэдхээр Тавтай аюулын газраас орчуулж гаргаж ирсэн ийм ном байдаг. Тэгээд энэ ном бас миний ингээд үнэхээр хайртай уран зохиолуудын нэг. Яг л уран зохиол юм баймаар да гэж бодогдохоор надад маш таалагдчихсэн. Тухайн үедээ оюутан байхад уншиж байхад. За тэгээд энэ номыг эхэлж уншчаад дараагаас нь болохоор би Орхон Памукийн Стамбулыг, Шинэ амьдралыг, за тэгээд Хар судрыг, Цагаан цайзыг, Улаан уст бүсгүй гэсэн энэ дараалалаар уншсан байгаа. За эдгээр дараалал дотроос бол 5 роман, тэгээд Стамбул болохоор өөрийнх нь дурсамж дуртцал байгаа. Энэ дээр болохоор өөрийнхөө өсөж төрсэн орчин түүхийг тэгээд болохоор өөрийнхөө төрлөх хотыг дүрсэлж харуулдаг тийм ном нь болохоор Стамбул байдаг. За Стамбулын хувьд болохоор зөвхөн түүх болоод өөрийнхөө намтрыг өгүүлэхээс гадна маш олон Туркийн түүхэн хүмүүс тэдгээрийн түүхэнд оруулсан хувь нэмэр гэх мэт тэдгийг оруулсан байдаг. Түүнээс гадна болохоор Турктэй холбоотой айгуу гоё гэрэл зургууд, заримыг нь болохоор Памук өөрөө авсан, заримыг нь ингээд түүхэн зургуудыг авсрахсан ийм ном байдаг. Стамбулыг болохоор уншихад бас айгуу гоё санагдаж байсан. За тэгээд түүний дараагаар болохоор миний бас нэг дуртай ном нь Шинэ амьдралын ном байгаа. Тэгээд Шинэ амьдралыг нөгөө нэг би өөр нэг номон дээр ярьжсэн. Тэгээ холбоосыг энэ дээр оруулна. Дараагаар нь болохоор одоо үлдсэн миний уншсан 3 ном болохоор өмнө нь нөгөө номын мэдлэг дээр танилцуулж байгаагүй. Тэгээд энэ дээр болохоор Улаан уст бүсгүй, Цагаан цайз, тэгээд Хар судар гэсэн 3 ном байгаа. За би Орхон Памукийн номнууд ерөнхийдөө бас нэг тийм
богинохон зохиолууд бол биш байдаггүй, нэлийн урттай зузаан зохиолууд байдаг. Гэхдээ миний хувьд Орхон Памукийг уншихаар яг ингээд тийм лүпэнд орсон юм шиг бүр маш хурдан ингээд зогсож чадахгүй, тавьж чадахгүй уншдаг төрлийн зохиолууд бол яалтчгүй Орхон Памук байдаг. Хамгийн анх засыг уншиж хаад яг ингээд маш андшиж уншижсэн шиг дараагаар нь уншсан номнууд болохоор энэ улаан ус бүсгүй хар судар зэрэг романуудыг болохоор би бас ингээд амар ингээд бүр obsessed болж уншижсэн. Тэгээ яагаад тийм бэ гэх юм бол Памукийн зохиолын маяг дээр болохоор роман учраас ингээд үйл явдлыг мэдээж араараас өрнөдөх хэрний хамгийн чухал нь болохоор түүний ингээд дүрслэн бичих чадвар гэж би боддог. Ялангуяа одоо энэ төрлөх Стамбул хотынхоо одоо бичиж байгаа цаг үеийнхаа тэр байдал хүмүүсийн яаж төрж байгаа зэргийг болохоор нүдэнд харагддаг юм хэрэг бичдэг учраас уншаад л амар тийм зохиолчийн зохиолууд байдаг. Тэгээд Орхон Памукийг уншиж үзчихсэн хүмүүс бол угаасаа бүгдээрээ тийм байдаг ах гэж би боддог. Тэгээд маш уншихад урамтай, хурдан уншихыг хүсдэг. Уншаад дууссаны дараа дахиад уншмаар санагддаг. За одоо тэгэхээр үргэлжлүүлээд уншсан байгаа 6 номоо энэ одоо ангилах буюу ранглах гэж үзье. Тэгээд би энэ 6 номоос яг үндэ бол ингээд тэрэн шилдэг тэрэн боо гэж ангилах үнэхээр хэцүү. Гэхдээ бүгдээрээ надад таалагдсан. За тэгээд доороос нь 6-аас эхлэе. 6 дугаарт болохоор би ялыг оруулж байгаа вэ гэх юм бол шинэ амьдралыг оруулж байгаа. Шинэ амьдрал нь болохоор 1994 онд хэвлэгдэжсэн роман маа. Тэгээд энэ роман дээр ингэж гардаг хамгийн одоо алдартай хэлсэн гэх юм уу би нэг ном уншсан. Тэгээд тэрнээс хойш миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Энэ Стамбулын оюутан залуу болохоор энэ номынхоо нөлөөнд автаад шинэ амьдралын ирэлд гарч байгаа. Тэгээд хайр дурлалтай учирж байгаа. Сургуулаа хаяад ингээд адал явдлаар явж байгаа тийм тухай роман байгаа. Ганцхан одоо ингээд тэр нэг уншсан номын тухай ярихгүйгээр тэр залууд тохиолдож байгаа адал явдлын тухай мэдээж бас Туркийн Стамбулын тухай уншдаг тийм роман байдаг. За ингээд энэ бол миний Памукаас уншсан зохиолуудаас 6 дугаарт орох ном байгаа. Тэгээд шинэ амьдралын дараа 5 дугаарт болохоор би алийг оруулахаар шийдсэн бэ гэх юм бол биш үү. Энийг цагаан цайз болохоор 1900 хэдэн онд хэвлэгдэжсэн бэ? Цагаан цайз болохоор түүний 3 дахь роман 1985 онд хэвлэгдэжсэн. Тэгээд Памуктаас нэлийн нэр алдрыг авчирч ирсэн роман маа. Ер нь бол энэ роман дээр өрөнд орны ингээд соёлыг хослуулж харуулдаг. Нөгөө нь ингээд соёл иргэншлийн сүлжээнийг харуулахдаа манай Памук ч маш сайн учраас. За цагаан цайз дээр болдог товчхон үйл явдал гэх юм бол Итали нэг одоо сурвалжт гаралтай эрхэн болохоор далад аялж явж байгаад туркүүдэд олддогдоод тэгээ шоронд ороод тэрнийхээ дараа болохоор нэг эрхний боол нь болж очдөг байгаа. Тэгээд тэр одоо энэ Италиас очсон хүн маань болохоор маш эрдэм мэдлэг боловсрал зайтай одоо орон ангаах ухаан ер нь юу гэдэг те шинжлэх ухааны тал дээр маш их мэдлэгтэй хүн байсан бол түүний одоо хөдөлж авсан ноён бол Хожа одоо мастер гэсэн үг. Мастер буюу багш гэсэн үг. Тэр Хожа гэдэг хүн болохоор мөн Стамбулда яг адилхан ингээд эрдэм мэдлэгт маш их шунан дуралтай, шинжлэх ухааныг сонирхдаг, одоо оронд сонирхолтой тийм хүн байдаг. Тэгээд Хожа мастертайгаа нийлээд болохоор энэ хоёр маш олон зүйлсийг тухайн үеийн нөгөө нэг султаандаа ярьж тайлбарлаж өгөхийг маш их хичээдэг байсан. Соёл иргэншил нь өөр орчин төрсэн хэрнээ энэ хоёр яг ихэр юм шиг хоорондоо амар адилхан сонирхдаг зүйл нь за энэ хоёрын байгаа байдал бодож байгаа зүйл хоёр нь маш адилхан. Тэгээд энэ хоёр сүулдэ болохоор төгсгөл нь аим сонирхолтой болж эхэлдэг. Тэгээ хамгийн сүүлийн бүлэг хүртлээр энэ хоёр ингээд ихэр юм шиг уусан нэгдэж адилхан болоод одоо нөгөө нэг султан нь баг энэ хоёрыг ялахгүй хэмжээнд хүрж эхлээд тэгээ хамгийн сүүлийн бүлгийг болохоор уншигчид ч ингээд яг нөгөө Итали хүн бичсэн үү эсвэл Хожа бичсэн үгийг ялах боломжгүй. Тэгээд Памукаас өөрөөс нь асуухад болохоор хин бичсэнийг би өөрөө ч гэсэн сайн мэдгүй гэж хэлсэн байдаг. Тэгээд тийм болохоор ингээд хоёр юмыг сүлдүүлээд сүлд нь нэг болгож байгаа юм шиг тийм сонирхолтой зохиол байдаг. Цагаан цайз болохоор миний листний гээд тавд орж байгаа ном байгаамаа.
яа одоо дараач яг бэчлэх гэсэн юм нэг сонгоход амар хэцүү болоод байгаа байхгүй. За тэгээд энэ нь болохоор дөрөвдүгээр талаараа миний хамгийн сүүлд уншсан орж байгаа. Тэр болохоор улаан ус бүсгүй байгаа. Улаан ус бүсгүй бас нэлийн сүүлийн үед биччихсэн. Тэр нь 2016 онд гарч ирсэн ном байгаа. Хон Памукийн улаан ус бүсгүй дээр болохоор бас юу гардаг гэх юм бол энд эцэг хүүгийн хайрцаг. Тэгээд түүнээс гадна болохоор энэ одоо их түүх дээр одоо хаадын цайтай тэгээд эдийн түүх энэ төр гээд байдаг шүү дээ. Тэрийг ингээд энэ зохиол нэгт агуулсан байдаг. Ер нь ингээд зохиол тэр чигээрээ энэ одоо зөрчилдөөний эцэг хүүгийн зөрчилдөөн тэгээд энэ хайр дурлалын тухай, өөрийгөө олох тухай, гин нүглийн тухай гэх мэт одоо тийм зүйлсийг өгүүлж яадаг. Үйл явдлыг гэх юм бол тавчхан ярих юм бол нэг одоо турк өсвөр насны хүүхэд жоохон бахта оюутан болохоос өмнө нэг худагчны туслах хийгээд нэг жил 100 одоо худгийн худагчны туслах хийж ажилладаг. Тэрнээсээ тэр үедээ болохоор энэ улаан усны эмэгтэйтэй учирч энэ ганц удаа ингээд аюу дурлж байсан. За тэгээд үүнээс хойш үйл явдал болохоор 30 жилийн дараа өрнөдөг. Тэгээд 30 жилийн дараа өрнөж байгаа энэ үйл явдал нөгөө өмнө тэр худаг дээр ажиллаж байсан үйл явдалтай маш нарийн холбогдож байдаг. Тэгээ юм бүхэн нөгөө нэг худагчин Джейм хоёрын ярьдаг байсан тэр эдифийн түүх болоод хаадын цайдаг энэ талаар өгүүлж аваад энэ ном өөрөө үйл явдал нь бас яг тэр эдифийн түүхийг давтаж байгаа юм шиг надад бол санагдсан. Тэгээд мэдээж маш сонирхолтой. Тэгээд нэг зүйл гэх юм бол одоо романы үргэлжилж байгаа хугацаа, роман доторх романы үргэлжилж байгаа хугацаа нь болохоор харьцангуй урт байсан. Одоо 30 жил давнан үргэлжилж байгаа. Гэтэл болохоор миний дуртай цаас энтерч нь болохоор хэдхэн хоногийн үйл явдлыг аягүй удаа үргэлжилсэн байдаг бол улаан ус бүсгүй бараг 30-аад жилийн нэг айлын нэг залуугийн амьдралыг өгүүлж байгаа нь надад бас онцлог байсан. За тэгээд алтын дөрөвт орлоо. Окей. За одоо 3 удаа мөлтөндөө энэ 3-ыг сонгоход яг нэгдүгээрх нь бол ингээд миний сэтгэл зүрхэн дугасаа байдаг учраас би нэгдүгээр сонголтоо аль хэдийн хийчихсэн. Харин 2 болон 3-ыг сонгоход юу надад жоохон хэцүү байна. Тэгээд би ихлээр нэгдүгээр хэлээ заяа. Миний бүр үнэхээр хайртай уран зохиолын ном бол би баг ингээд бичлэг болгон дээрч ярьдаг гэж магадгүй. Тэр бол цаас үнэхээр дуртай. Памук өөрөө хэлэхдээ миний амьдралдаа бичсэн ганц улс төрийн сэдвтер роман гэж цасыг тодорхойлдог. Гэхдээ миний хувьд бол улс төрийн гэхээсээ илүү энэ бол ингээд цэвэр, маш гоё, үнэхээр гоё уран зохиол гэж би боддог. За тэгээд одоо нэг 2 3 дээр эргэлзээд байгаа нь юу гэх юм бол Хар сударгийн ном аа. Хар судар болон Стамбул 2. Энэ хоёр бас ягаад миний хувьд ингээд ийм тэмцэлтэнтэй байгаа вэ гэх юм бол хоёулаа аим гоё сэтгэл хөдлөсөн номнууд байсан. Гэхдээ Стамбул болохоор уран зохиолын ном биш, өөрийнх нь дурсамж дуртатгал байгаа. Харин Хар судар болохоор цэвэр роман байгаа. Хар сударт нь 1990 онд хийлэгдэжсэн. Тэгээд бас Памукт нэр алдарт хүрэхэд нь тусалсан тийм номнуудын нэг баггүй. За тэгээд би болохоор энэ хоёрт айгуу дуртай байсан. Бодож байгаад ямар одоо ранк өгсөн бэ гэх юм бол Стамбул 3-т орсон. Стамбул ингээд түүх, тэгээд хот, тэгээд намтар бүгдийг нь илтгэсэн үнэхээр гоё. Тэгээд нэг бас зураглаг, тэгээд ингээд ер нь бол нэг тийм тайтгаруулдаг тийм төрлийн ном болохоор надад маш их таалагддаг. За тэгээд юуны маань жагсаалтын маань 2 дугаар байранд болохоор Стамбул ингээд шууд 3 дугаар байр. 3 дугаар байранд болохоор ингээд Стамбул шууд орж байгаа. Харин 2 дугаар байранд болохоор би Хар судар гэдэг номыг оруулахар шийдсэн. За Хар судар ном яагаад миний 2 дугаар байранд орсон бэ? Яагаад гэвэл энэ ном болохоор би засад аягүй дуртай шүү дээ. Яг засад ингээд уншиж байхад засыг хайрлаж исэн тэр хайр шиг тийм сэтгэл Хар судар төрүүлж исэн. Тэгээд маш сэтгэл зүрхийн тоочинг хийж исэн, давтлуулж исэн. Тэгээд бичиглэлийн хэв маяг нь сонирхолтой байсан учраас шууд ингээд 2 дугаар байранд оруулахар шийдсэн байгаа. Тэгээд Хар судрын үйл явдлын тухайд гэх юм болохоор
зүгээр үйл явдлыг танаас ярьж өгөх гэхэд ингээд зүгээр товчлох юм бол ингээд бүлгүүд нь болохоор ингээд хоёр зэрэгэлдээ зүйлс явдаг. Нэг нь болохоор ингээд үйл явдал өрнөд байгаа. Харин нөгөө талд нь болохоор нэг сэтгүүлч ингээд алга болсон нэг тийм дүр байгаа байхгүй юу? Тэр дүрийн өмнөх нийтлэлүүд нь явдаг. Тэр нийтлэлүүдийг дангаар нь уншсан ч болохоор тэр хар судрыг уншиж хахад харин зүгээр ингээд бас үйл явдлыг ингээд алгасаад уншсан ч болохоор ингээд уншлагын явдал болохоор тийм хоёр өөр ертөнцийг зэрэг оруулж ирж байгаа нь сонирхолтой. За тэгээд нэгээж ингээд хайр дурлал, улс төр, адал явдал, гэмт хэрэг, хүн амны хэрэг. За тэгээд Памукийн зохиол дээр ер нь нэг ажиглагдаад байдаг юм хоёр бие хүн нэг болох тийм үзэгдэл ерөнхийдөө ингээд номууд дээр харагддаг. Хар судар дээр ч гэсэн ерөнхийдөө сүүл рүүгээ бас тийм үйл явдал болдог нь ажиглагддаг байгаа. Нэгдүгээрт миний одоо бас хайртай ном байгаа шүү дээ. Тэгээд энэ номыг бас өмнө нь ярьжсэн бичлэгийнхаа линкийг холбоё. За тэгээд цасыг болохоор би баг хүн болгоныг уншаасаа гэж боддог. Тэгээд энэ номыг би хоёр дахь худалдаж авсан байна. Хуучин номын худалдаанаас худалдаж авсан. Тэгээд дахиж хэмлэгдээгүй юм ер нь бол хэвлэлтэн дууссан юм билээ. Тэгээд хуучин номын худалдаагаар бол цас зөндөө байгаа. Тэгээд цасыг ер нь ингээд уншиж үзчихэж мэдрэх байх та. Зарим нэг хүмүүс болохоор ингээд эхлүүлчихэд явж өгөхгүй тэгээ хайцсан гэж би сонсч байсан. Гэхдээ хэрвээ ингээд та яг амтанд нь ороод ингээд яг тэр катай ингээд нөгөө цөлөгдсөн яруу найрагчтай хамт тэр карс гээд тосгонд цасыг мэдрээд хайртай бүсгүйгээ хайгаад хажуугаар нь тэр ингээд улс төрийн хэргийг мөрдөөд сүултээ өөрөө ингээд гэмт хэрэгтнүүдийн байнд орцсон тэр үйл явдал дотор өөрийгөө тавиад унших юм бол маш гоё мэдрэмжийг авах тийм ном байдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд ингээд өнөөдөр би Орхан Памукаас уншиж ирсэн энэ тохиолдолаа ийм жагсаалт гаргаж дүгнэлээ. За тэгээд та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Памукаас уншаагүй бас өөр би одоо ингээд бодоход 6 гэхээр дөнгөжл нэг 50-аас ч бага хувийг нь уншсан байгаа. Цаашид бас Памукаас унших зохиолууд зөндөө байгаа. Тэгээд уншсныхаа дараа бас өөр шинэ жагсаалтлыг гаргаж магадгүй. Тэгээд та нарын Памукын дуртай зохиол юу вэ? Та нарын лист ямар вэ? Бас комент үлдээж болно шүү. За тэгээд Памук гэж Туркээс анх удаа Нобелийн шагнал авч ирсэн орчин цагт амьдарч байгаа хамгийн гайхалтай зохиолчдын нэг гэж би боддог. За тэгээд өнөөдөр бол ингээд хайртай зохиолчийнхоо номуудыг үнэлэх бол маш гоё сонирхолтой байлаа. За тэгээд Памукийн номноос та бүхэн уншиж үзээрэй гэж зөвлөё. Бичлэг үзэн баярлалаа. Баяртай.